Сайн мэдээ. 70 нас хүрч байгаа оюунгай хашаандаа 34 төрлийн мод, 30 гаруй төрлийн цэцэг тарьж, бусдаа үлгэр дуурал болон амьдарч байна. Сүхбаатар аймгийн Төмөн цогц сумын иргэн оюуны хашаандаа олон төрлийн мод бод цэцэг тарьдаг. Тэдний хашаа намрын улиралд өнгөнгийн цэцэг салгалж, төрөл бүрийн жимс жимсгнээр дүүрэн байдаг гинэ. Тийм сайхан орчин бүрдүүлэхийн тулд хавраас эхлээд өдрийн бор наранд бориг бохсилгүй ажиллагаа хэллээ. Гавьяа тогш оюунгай 1971 оноос хойш сумандаа газар зүйн багшаар ажиллаж, тэтгэвртэй гарснаар өөрийнхөө сонирхлын дагуу газар авч хашаа хороогоо ногоон байгууламжаар гойсон Төмөн цогц сумын үлгэр жишээ иргэнийг сайн мэдээ онцолж байна. Мод үржүүлж гисэн. Тэгээ энэ гашааг энэ жоохон ийм газар аваад энд мод үржүүлээд энэ орчин үл дандаа цуглуулга. Би одоо говийн ургамал яаж ургаж болж байна, хангайх яаж ургаж болж байна, хэрийнх яаж ургаж болж байна, Улаанбаатарт байгаа тавьцууд яаж болж байна, манай энд мөчрөөр яаж ургаж болж байна, үрээр яаж ургаж болж байна гэд ингээд дандаа туршилтууд хийсэн. Тэгээ одоо энд байгаа ургаж байгаанууд бол дандаа манай өөрийн мөчрийн тарьц, өөрийн үр гаднаас үр аваагүй, гаднаас мөчрийн тарьц авахгүй. Шууд зарим ургамалч мөчрийн тарьцаар явна, зарим ч үрээр явна шүү дээ. Яг өөрөөсөө ихлээд хийгээд ингээд тэгэнгүүт бүр энэ нутагччихсан. Түүний тарьсан мод бутны суулгацыг авахар хөрс зэрэгэлдээ аймагаас хүмүүс зорж ирдэг гэлээ. Төмөн цогц сумын ногоон төвлийн бүх суулгацыг оюун багш бэлтгэжээ. За Төмөн цогт төдийгүй ойролцоох сумдад болон Сүхбаатар аймгийн төвийг чимэх ногоон байгууламжууд нь бүгд оюун багшийн хөдөлмөрийн үр дүн гэлээ. Одоо би аринетик авчир тарина. Аринетик захиалаад байгаа. Таны хаврын ийд ажил. Ийд ажил гэхлээр одоо миний хийж байгаа зүйлүүд энэ шүү дээ. Энэ нөхөдөө чи ингээ янзлаад одоо услаханд бэлтчих гэлж байгаа. Тэгээ одоо энэ цэцгийн мандлын газрууд ингэ байгууд энэ нөхмөхөө ингээ бэлтгэхэд орчихсон байгаа. Энэ хашаанд 34 төрлийн мод, за мөн 30 гаруй төрлийн тасалгааны болон гоёлын цэцэгсийг тарьж байна. Үүнээс гадна хашаандаа өхрийнүүд, чацарган, хад, мойл, интоор, улаалцгана гээд 10 гаруй төрлийн жимсийг тарьж ургуулж байна. 70 насыг шүргэж яваа оюунгай ийм ажилсаг нэгэн мөн нутгийн залуусаа ажлын байраар хангаж хашаандаа цэвэр бохрын асуудлыг шийдсэн хаус бариулж сумын төвд тав тухтай амьдарч болдгийг түүний амьдрал харуулж байгаа сайн жишээ хүргэлээ.